Сайн байцгаана уу? Тооны гайхамшигтай хамт байгаад баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ дөрвийн тооны талаар ярилцсан. Дөрвийн тоо ямар утга хэв шинжийг агуулдаг вэ гэхлээр ухааныг бэлэгддэг. За багш тоо гэж явдаг. За тэгээ үнэн шударга, итгэлтэй, найдвартай байдлыг бэлэгддэг. Мөн сайхан гэр бүл хань ижлийг бэлэгддэг юм гайхалтай тоо байгаа. За тэгээд дөрвийн тоотой хэрвээ та бол за нааша анхаарлаа хандуулаарай. Таны 6 тоо дотор альч тоон дөрвийн тоо байсан гэсэн яг энэ подкастт анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. За эхний тоо буюу дотоодын тоо, сүнсний тоо гэж яригддаг. За энэ нь болохоор дөрвийн тоо хэрвээ байх юм бол та ямар үед ад жаргалтай амар амгалан байдаг вэ гэхлээр мэдэрдэг вэ гэвэл бүх зүйл аюулгүй байдалтай байх үед ерөнхийдөө амар амгалан 50 байдлыг мэдэрдэг буюу өөрийнхөө орон гэрээ гэж бодсон газараа байхдаа та ад жаргалтай байдаг. Мөн бүх төлбөр тооцоо төлөгдсөн байх үед та ад жаргалыг мэддэг. Мөн бас ирээдүйн төлөвлөгөө бичсэн гаргацсан байх үед та ад жаргалыг мэдэрдэг байх нэ. За хоёр дахь тоо нь хэрвээ дөрвийн тоотой байвал та гадаад байдлаасаа бусад хүмүүст яаж харагддаг вэ гэхээр маш үнэн шударга. За тэгээд их тийм юм сурахтаа амархан хизээд бэлхэн гэж ерөнхийдөө харагддаг. Тэгээд ер нь бол бусдад айгүй тийм ухаантай, их чухал хүн шиг харагддаг. Тэгээд тийм ч үүднээсээ юу гэж нэ гэхээр бусдын итгэллийг даах чадвар сайтай байдаг. Бусад хүмүүс танд итгэдэг. За ийм зүйл ерөнхийдөө байдаг байх нэ. Та гадаадасаа тэгж үнэн шударга гэж итгэл найдвар даах чадвартай хүн гэж харагддаг байх нь. За хувь тавилангийн тоо дөрвийн тоотой хэрвээ байх юм бол энэ хувь тавилангийн тоо нь ерөнхийдөө 35-аас дээш насны идэвхждэг. За тэгээ идэвхжиж байгаа энэ үед ерөнхийдөө таны амьдралд ямар нэгэн шалгуур гарч ирээд таныг ингээд уурлуулж бухимдуулаад стресстүүлж байгаа юм зүйл байх юм бол ерөнхийдөө юу ч үнэ гэхлээр та одооноос эхлүүлээд амьдралынхаа хэв маягийг өөрчлөөч гэдэг тэр зүйлийг орчлон ертөнд танд сануулж байгааг сануулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. За ер нь бол ингээд яг хувь тавилангийн тоо дөрөвтэй хүмүүс яаж нэ гэхлээр бодсон санснаа бодлогогүй хүмүүст хэлээд шууд уурлуулад гомдоочих гэдэг учраас ер нь бол юу хэлэх гэж байгаа гэдгээ айгүй тийм сайн бодож тунгааж хэлэх шаардлагатай. Тэгээд ер нь бол ингээд шинэ юмыг маш их сурахыг хүсдэг. Тэгээд шинэ юм сурахыг хүсээд байна гингүүтээ нас ахих тусмаа шинэ зүйлийг сурахынсан мэдхийнсэн гээд хэрвээ та хүсэл эрмэлзэл чинь байгаа мөртлөнгөөсөө амьдралын чинь боломж нөхцөл таарахгүй байгаа тэн дээр уурлаж бухимдаад стресстэй юм бол битгий бухимдаж уурлаж стресстэй ямар нэгэн боломж нөхцөл бүрдээд таны дээр сурах гээд байгаа мэдэх гээд байгаа зүйл рүү чинь хөтлөөд явах болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ ер нь бол ингээд ярих гэдэг ийм ер нь бол ингээд хүмүүс ингээд хувь тавилангийн тоо дөрөвтэй хүмүүс ярих хэрэгцээ маш их байгаад байдаг. Ингээд нас ахих тусмаа ингээд сурсан мэдсэн зүйл нь айгүй их болчингууд ингээд хүмүүс заах гэдэг. Тэг ингээд заах гэдэг зүйлээ бусдад ингээд нэг буруугаар илэрхийлээд энэ нь ерөнхийдөө жоохон алдаа дутагдал байгаад байдаг. Болвол энэ ярих хэрэгцээгээ ажил албан дээр ерөнхийдөө яг тулгуурлаж бусад хүмүүст зааж зөвлөдөг ийм ажил мэргэжлийг сонгуул бас айгүй зүгээр байдгаа. Тэгээд ер нь бол яг дөрвийн тоотой хүмүүс бас ингээд сурсан мэдсэн зүйлээ ярихгүй байгаагаасаа болоод хинч намайг ойлгохгүй байна гэдэг өнцгөөс яг тооныхоо буруу талд гараад уух гад байдаг арх уух гад тэгээд тэндээсээ болоод ингээд уусныхаа дараад намайг хүмүүс ойлгодогч гэдэг юм уу иймэр дүү зүйл ерөнхийдөө байгаад учраас энэ нь буруу. Ер нь бол та юу гэдэг вэ гэхээр сурсан мэдсэн зүйлээ бусдад зааж түгээх гэдэг нэгэн тал төрсөн бол тэр зүйлийг чинь сонсох учиртай хүн ч гэсэн байгаа гэдгийг өөртөө айгу сануулж яваарай л гэж хэлмээр байна. За тэгээд ер нь бол ингээд ямар нэгэн ажилд та орлоо гэхэд үнэн шударга ер бусын ухаантай ажилчин байдаг. Тэр зүуднээс юу гэдэг вэ гэхээр ажилчин захирал боссоосоо ерөнхийдөө магтаал хүртэх ийм бүрэн боломжтой байдаг учраас та ерөнхийдөө хэрвээ ажил хийдэггүй гэртээ байх гэдэг ийм зүйл байдаг бол ажил хийгээд ажил хийсэн үндсэн дээрээсээ бусдад сурсан мэдсэн зүйлээ зааж зөвлөөд яриад тэндээсээ магтаа саашаалыг хүртээсэй гэж чинслээсээ хүсмээр байна. За таны төрсөн өдрийн тоо хэрвээ дөрөвтэй бол буюу таны дөрөв дэх тоо буюу төрсөн өдрийн тоо чинь дөрвийн тоотой байвал энэ юг илэрхийлж өгнө гэхээр цаанаасаа бурхны өгсөн тийм авьяас чадварыг илэрхийлдэг. Тэгээ ер нь бол та яг ямар авьяас чадвартай байдаг вэ гэхэлэр маш хүчтэй тийм үнэн шударга учраас яаж ийнэ гэхэлэр
одоо нарийн нямбай тэгээд одоо ямар нэгэн зүйлийг одоо гартан хийх чадвар сайтай, тэгээд зохион байгуулах маш чадвар сайтай, тэгээд бусдыг хянах чадвар айгүй сайтай. За тэгээд ямар нэгэн ажил одоо хийлээ гэхэд төсвөр төвчээрийн одоо тий хязгаар нь маш өндөр байдаг учраас ер нь бол цаанаасаа та тийм одоо бурхны өгсөн гайхалтай чадвартай төрсэн байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За амьдралын одоо зорилгын тоо буюу бүх он сар өдрөө хооронд нэмээд нэг оронтой таагараад тэр нь 4-ийн тоо гарсан байвал 4-ийн тоо гэдэг зүйлийг та амьдралдаа шүтэж явах хэрэгтэй. За гэр бүл одоо гэр орны тий хаалганы дугаар, одоо машины дугаар, за эсвэл одоо үүдийн сайн өдрөө харах юм бол 4 өдөрч гэдэг юм уу те. Энэ одоо 4-ийн тоо танд одоо ашиглаад явах юм бол аз одыг танд өгдөг байх нэ. Тийм учраас 4-ийн тоо таны хувьд маш гайхалтай тоо байдгийг шүү гэж хэлмээр байгаа юм. За тэгээд ер нь амьдралын зорилгын тоо 4-тэй хүмүүс ер нь 2 төрөл байгаад байдаг. Нэг нь тооны зөв талдаа гарсан 4-ийн тоотонгууд буюу амжилт бүтээлээр дүүрэн те өөрийнхөө хөгжлийг гой зөв ашиглаа явцсан. А нөгөө 4-ийн тоотонгууд юу ч нэхээр ерөөсөө ийм гэртэй байх гаддаг одоо сонирхолтой. Ер нь бол одоо яг миний эргэн тойрны хүмүүс харахаар сайн эцэг их, за тэгээд үр хөвгтө хүмүүжүүлээ сүүл рүүгээ сайн эмээ өвгөнөр болсон байгаад байдаг. А бас сайн эцэг гэхийн гарнаас сайн одоо хань ижлийн гар дээр очиод зүгээр заавар зөвлөгөө одоо аваад суу бос эд уу те энийг хий энийг одоо бити хий гэдэг тийм заавар зөвлөгөө авсан юм одоо хүмүүс болцсон байдаг учраас 4-ийн тоотой хүмүүс бол гэртээ судаг хүмүүс бол биш ээ. Яг үнэн чудраг сайн хань байдаг боловч та нараар ерөнхийдөө юу ч нэхэр хүмүүс дутдаг буюу та нар эхлээд юм сурчаад дараад нь бусад хүмүүс зааж зааварчилгаа өгдөө шүү гэдгийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй яасан бэ гэхээр 4-ийн тоотой хүмүүс ерөнхийдөө ярих хэрэгцээ аягүйх байдаг буюу сурсан мэдсэн зүйлээ бусдад заадаг ийм гайхалтай тоо мөртлөнгөөсөө ярих хэрэгцээгээ хангахгүй байгаад ирэхээр ерөнхийдөө аягүй тийм өглөгч нар болцсон байгаад байдаг. За чи тэргээд одоо дулаан авцаа өмсөд гарахгүй бол ханаа түрээд ингийн шүү гэл ингээл нэг юм илүү өглээд идэг чи тийм үү уул нь бол зүв байгаад байдаг. Эсвэл одоо гэдэг шал угааж яхад за наа шалаач угаахад ингээл нөгөө үр хүүхдүүдтэй болон одоо ач зээнэртэй ерөнхийдөө ингээд илүү өглөгч нар болоод одоо та амар төвхтэй юм бэ ингээд мэдээд байгаа зүйлийг ингээд хэлээд ингээд энэ гэдэг ч юм уу яг иймэрдүү зүйл болцсон байгаад байдаг учраас ерөнхийдөө яг энэ 4-ийн тооны өгөгдлөө яаж зөв ашиглах юм бэ гэхлээр сурсан мэдсэн зүйлээ бусдад зааж түгээх би учиртай төрсөн бол энийг ажил хэрэг болоод ажил мэргэжил болгоод надад орж ирдэг гоё сайхан санаануудыг би юу ч нэ гэхлээр сайхан тэмдэглэж аваад тэрийг ерөнхийдөө амьдралдаа хэрэгжүүлээд тэндээ ингээд гоё тэ бизнес болгоод явд юм уу эсвэл одоо би багш болоод явд юм уу гэдэг одоо өнцгөр өөрчлөх хэрэгтэй. За тэгэхгүй бол яаж нэг гэхээр 4-ийн тоотой хүмүүс маань яг одоо тэр нөгөө нэг ямарваа нэгэн зүйлийг гой санаануудаа хэрэгжүүлэхийн өмнө дандаа одоо юу гэдэг нь логик ухаанаар бүх зүйлийг тооцоолоод ямар нэгэн эрсдэл гэдэг зүйлийг тооцоолж гаргачингуудаа өөртөө за надаар л дутуу гэжтэй гэдэг үгийг маш их хэлдэг. За надаар л дутуу гэжтэй энэ олон одоо юу гэдэг нь ярьдаг гой хүмүүс ах чинь за надаар л дутуу гэжтэй гэдэг иймэрдүү зүйл ерөөхдөө одоо өөрийгөө байнгын хоошин татах зүйл болчдөг учраас аль болохоор гой санаануудаа тэ сайхан тэмдэглэлийн дэвтэр дээр одоо бичиж агаад тэрийг хэрэгжүүлэх тал дээр алхам хийвэл айгүй зүгээрээ ямар нэгэн одоо зүйлийг хийж ихэсний ард дээр бүх зүйлийн хариу гардаг шүү гэдгийг айгүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө нэг ямарваа нэгэн зүйлийг хийхээсээ өмнө дандаа төрүүлж бодцоод за дулмаад орчод тэгж хийгээд алдсан гэсэн одоо би тэгж алдаад юу гэвдээ надаар л дутуу гэж ингэж ерөнхийдөө өөрийгөө нөгөө нэг айц гэдэг зүйлээр тэ хойшин татаад ах юм бол эн чинь өөрөө буруу зүйл болчихж байгаамаа. Тэгэхээр ямарваа нэгэн гой санаанууд танд угаасаа орж ирдэг та яагаад гэх юм бол ухааны тоотой та бол үнэхээр гайхалтай багш тоотой багш гэдэг хүн одоо тэ бидний сурж мдээгүй ойлгоогүй зүйлийг эхэлж сурж ойлгож мэдчихэд дараад нь бусад хүмүүс зааж зааварчилгаа өгдөг гэдгийг л тэгээд багш гэдэг нэр хүндийг одоо олж авдаг гэдгийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Ер нь бол тэгэхгүй бол ерөнхийдөө ингээл тэ надаар дутуу гэж тэгэл өөрийгөө хоош нь татах юм бол амьдралаа сайн сайхан зүйлийг хизэж хүртдэггүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. За тэгээд зан гараан шингийн тоо хэрвээ 6 дахь тоо чинь 4-ийн тоо хэрвээ байх юм бол
та ямар одоо өдөр тутамдаа зан гараа шин гаргадаг вэ гэхээр үнэнч, хариуцлагатай, төвчээртэй, найдвартай ийм одоо зан гараа шин өөрөөсөө гаргаж явдаг байх нэ. За ер нь ингээд 4-ийн тоо маань бол үнэн, чудраг, найдвартай ийм гайхалтай тоо тий ухаантай ийм гайхалтай тоо байнгут тооны шалгуур үзүүлэлт гэж нэг юм байгаа. Яг энэ ухаан гэдэг зүйлээ өөрийнхөө амьдралд яг хэрэгжүүлж чадчихэв үү? Ухаан гэдэг зүйлээрээ бусдад тусалж чадчихэв үү гэдэг тийм шалгуур үзүүлэлттэй байхад одоо тооныхоо шалгуур гэдэг зүйлдтэй надад л дутуу гэжтэй гэдэг тэр илүү их нөө бодол гэдэг зүйлдээ толгой нь одоо юу гэдэг те ингээд эргэцэн байнгуудаа өөрийгөө хоош нь татчихгууд тооныхоо буруу талд гарангууд тооны буруу талтаа гарцсан байгаа дөрвийн татангууд ерөнхийдөө хит зөрүүд за тэгээд ер нь бол шин зүйлд би дургүй би одоо юу гэдэг яг эндэл байж захтай би жаргалтай байдаг гэд ингээд өөрийгөө гацаачдаг. Тэгээд ер нь бол ингээд ямар нэгэн тийм хүсэл тэмүүлэл байхгүй сэтгэлээ ингээд барьцсан. Тэгээд ер нь бол ингээд яг урд хийж байгаа ажилдаа л өдөр шөнөгөөл би одоо энд сайжлах хэвээр гэд хин нэгний маш сайн гарын хүн болцсон байгаад идэг шүү гэдгийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь бол 4-ийн тоотой хүмүүс өөрийнхөө төлөө ухаанаа ашиглаад амьдралаа улам дэлгэрүүлж гинүү гэдэг л одоо тийм зүйл дээр өөрийгөө болон танаа үр хөвгчин 4-ийн тоотой бол одоо те хөгжүүлэх өөрийгөө тийм гоё дэмжлэг үзүүл шахах ийм одоо хэрэгцээ байгаад байдаг болохоос биш хин нэгний доор үнэн чудраг ажиллаад те тэндээсээ сэтгэл санаа одоо унах зүйл ерөнхийдөө байгаад л энэ одоо утгагүй зүйл. Тэгээд ер нь бол 4-ийн тотонгууд одоо хөл өвдөх гээд байдаг. Тэгээд зүрх өвдөх гээд байдаг ийм зүйл байгаад. Тэнгүүд энэ юуг илэрхийлж байна гэхээр чи яасан их өөрийнхөө те сайн сайхан чамд оруулж ирсэн тэр гоё бодол санааг одоо хэрэгжүүлдэг юм гэдэг үднээс хөлийн ингээд дөнгөлөөд ч гэдэг юм хөл өвдөх гээд байдаг. Чи яасан зүрх зориггүй юм гэдэг үднээс бас ингээд зүрх өвдөх гээд байдаг ийм зүйл байдаг учраас ер нь ингээд өөрсөж орж ирсэн гоё санаануудаа сайхан тэмдэглэлийн нэвтрээр бичиж агаад хэрэгжүүлж эхэлж тэ өдөр тутамдаа гаргаад байгаа алдаа дутагдлаа одоо өөрчлөх тооныхоо зөв талд өгөгдлийнхөө дагуу амьдрах гэдэг зүйл дээр цаг зарцуулбал одоо илүү их амжилттай байх магадлал өндөр байдаг учраас та хэрвээ 4-ийн тоотой болвол сайхан одоо те амжилт бүтээлээр дүүрэн за тэгээд сайхан хань ижилтэй за тэгээд үнэнч одоо тийм харилцаа холбоог бий болгосон юм гайхалтай өгөгдөлтэй гэдгээ ойлгож ухаараасай гэж одоо хэлмээр байна хүсмээр байна. За тэгээ өнөөдрийн одоо 4-ийн тооны тайлбар та нарт маань таалагдсан байх гэж одоо найдаж байна. Тэгээд энэ болгоныг дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол манай Facebook-ээр тооны гайхамшиг одоо чат руу те одоо чат бичээд тэгээд та нар маань дэлгэрэнгүй мэдээллийг авах бүрэн боломжтой шүү. За өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.